сайн байцгаана уу. Өнөөдрийн амар амгалан айлтгая. Тэгээд энэ цугласан энэ бүх сайхан залуучууд зочид төлөөлөгчдийг харахтай зэрэг бас сэтгэл хөдлөж байна л да. Ер нь өглөөнөөс хойш 8 цагаас хойш энд хүүтэн солих бороо бүгдийг ажрахгүй ингээс сууж ирэх гэдэг бол юу бодогдож байна гэхээр зэрэг манай монголчууд залуучуудын тусмаа ер нь гэртээ компьютер тоглоод зүгээр сууж идэх юм шиг ажилгүй юм шиг харагддаг боловч эх орноо хөгжүүлээ цааш нь сайхан оронд амьдрий гэсэн ямар хэрмэлзэлтэй байдаг нь бол энэ одоо та бүхний сууж байгаа байдал харагдаж байна. Тэгээд та бүхэнд баярлж байна. За өнөөдрийн миний ярих гол сэдв бол яг уран бүтээлч хүн болохоор жоохон нэлээд сэтгэлийн одоо юу гэдгийг жоохон халилтай юмнууд байдаг. Гэхдээ тэр нь амьдралд хэрэгжээд байдаг учраас энийг бол та бүхэн зүгээр ойлгоорой. Ер нь бол яг чигсийн өшөөг анх барих гэж байхад бол энэ бол сэтгэл хөдлөлтөө энэ бүтэхгүй дээ. Морныхоо 90 доороос мотор толиод тулаа зогсондоо чи энэ төр гэсэн тийм мессежүүд их тийм одоо сошиал ертөнцөөр явдаг байсан. Тэгээ яг босгосон. Тэрний дараа одоо бид нар бас 108 м өндөр босгоод одоо явж л байна. За ингээд ер нь хийж байгаа бүтээж байгаа юм байна. Сүүлийн үед би нэг юм өнөөдрийн ярих гэдэг сэдв маань нэлээд сонин сэдв. Тэгээ энэ говьд нэг том ногоон морь зургийг гэсэн нэг тийм сэтэл төрсөн. Эхлээд хүн сонсоход бол энэ бас л нэг гаж юм яриад эхэллээ гэж бодохоор боловч ер нь тэгтээ бас үтгэр юм болоод явчихж байгаа. Энэ 3 жилийн өмнөөс миний толгойд орж ирсэн санаа. Тэгээ энэ санаа яагаад орж ирсэн бэ гэхээр зэрэг би өөрөө дизайнер хүн. Тэгээд хүүхэд байхад одоо энэ илтгэлийг бэлтэж явах явцад надад нэг хүүхэд байхад босын юм санагдсан юм а. Тэр би нэг ангийнхныгаа уриалаад энэ ууланд нэг цастай үеэр ингээд тойрж явсаар гад урд нь уриалаад ингээ бүгдийн хойноос нь галуун цуванд оруулж явсаар гад за тэгээ уулын орой дээр гараад харцгаагаа харахаар зэрэг нэг тийм дахиа шуу болгон туулаа энэ төр зурцсан байдаг ус. Тэгээ манай ангийнх нь надад их баяр хүргэдэг байсан л да. Тэгээ тэр бол анхны миний ленд артын зүгээр нэг санаанд буй юм байсан юм шиг байна. Түүний дараа нэг 90-ад оны үед Германд би нэг ажилласан. Тэр ажиллаж явах үед үйлчлэгээ бүх юм маркаар үйлчлдэг байсан. Электрон цусч марк бүх юм тийм л байсан. Тэгээд тэр үед нэг зураач Кристо гэж болгар зураач нэг герман нэг хүмүүстэй баг болоод хоёулаа. Одоо манайхаар бол засгийн газрын ордныг даавуугаар хүлнэ гэдэг тийм төсөл хийгээд. Рейхстагийг хүлсэн. Тэр хоёр том даавуугаар олон мянган метр даавуу орсон л доо. Тэгээд энэ төсөл болсон сүлдээ. Тэгээд дэлхийн их олон орны төлөөлөгчид ерөнхийлөгч нар бүгд очиж харсан. Энэ бол гайхамшигтай төсөл болсон. Энэ бол ленд артын бас контемпорари урлагийн нэг том одоо их гоё ажил болсон юм аа. Тэгээд тэрнээс хойш энэ хоёр зураач сүүлдээ Европын нэлээд том гүүрүүдийг хөлсөн, багалсан. Дараа нь арал хөлсөн бүр. Тэгээд тэр хоёр ярьдаг байсан дэлхийг нэг ороож үзэхээс гэж ярьдаг байсан. Тэгэхээр зэрэг харамсалтай нэг нас орсон л та. Тэгээд ер нь тэр юуг илэрхийлэх гээд байна гэхээр бидний хичээл ном дээр заадаг л да. Дизайнер хүмүүс бол юмыг их ерөнхий харах хэрэгтэй. Ер нь хүмүүс юмыг ерөнхий харах хэрэгтэй. Ерөнхий хараагүйгээс бол хэтэрхий деталь хөөцөлдсөнөөс болж амьдрал нурдаг. Төслүүд нурдаг, бизнес нурдаг, улс төрийн бүх ажил нурдаг. Тэгэхээр юмыг их ерөнхий том харах хэрэгтэй гэдэг санаа тэнд явж исэн. Холоос харах хэрэгтэй гэдэг санаа явж исэн. Бүх юмыг нэг гэдэг санаа явж исэн тэнд бол. Тэгээ энэ санаанууд тэнд хэрэгжсэн. Удалгүй та бүхэн мэдж байгаа Европын холбоо нэгдсэн. Ингэхээр ерөөсөө зураач урчуудыг бас гаж итгэхэд гэж бас болохгүй. Тэнд бол том нийгмийн санаанууд явж идэг. Тэгээд тэрний дараахан би Герман явахад бүх юм евро болсон бас. Тэгээ ийм хурдан өөрчилж чаддаг. Тэгэхээр дизайнер хүмүүсийн санаанаас гарч байгаа юмыг бас үгүйсгэж болохгүй шүү гэсэн санаа хэлээд байгаа. Ер нь өндөр гэгээн зан азарга бас зураач юм байсан. Тэр нь улс төрийн бас том арга зайл юм хэрэгжилжсэн. Манжид яаж илэрдэхгүй байх майх гэх мэт юм. Тэгэхээр зураач хүмүүсээс ер нь элдв юм гарна. Тэгээд ногоон морь зурах төсөл яагаад хэрэгжээд одоо ингээд эхлэх болчих гээд байна вэ гэхээр зэрэг энэ санааг би их дээр байсан манай улсын ерөнхийлөгч нар одоо улс төрийн зүтгэлтнүүдэд хэлдэг. Яагаад гэхээр Хятадын архитекторуудын уулзалт буюу ер нь дэлхийн архитекторууд нэг жилдээ ингээд одоо бидний шиг ингээд цуглан л та 3 жилдээ нэг ингээд ер нь уулзсан. Тэгээ уулзахтай зэрэг хятадууд дандаа орой хундаг тулахтаа
дэлхийн хамгийн том архитектурын байгууламжууд одоо манай Хятад байна. Энэ бол цагаан хэрмээ гэдэг одоо бүх хүмүүсийг таг болгодог л доо. Тэгээд тэр утгаараа ер нь Хятадын хөгжил ямар явж байгааг бид нар бүгдээр мэднэ. Ер нь бол юмн дээр тийм бардам байна. Тэгээ энэ дээр би бол бас жоохон Монгол хүн болохоор ч гэдэг юм уу жоохон хор шар хөдөлж явдаг. Гэхдээ Хятад архитекторууд найзууд энэ дээр бол надад бий л дээ. Гэхдээ ер нь бол бас Монголд бид нар нэг юм тэгвэл ландшафт архитектурын нэг том бүтээл гэж боддог юм. За бид нар яг барилга байшингаа одоогоор хөгжил маань жоохон дорой байгаа ч гэсэн ер нь бол ландшафт архитектур буюу газар дээр зурдаг урлагийн том бүтээл хийж болдгоо мө гэсэн санаа яваад байдаг байсан. Тэгээ энийг одоо ойрынхоо байдаг улс төрчнөрт болоод энэ хүмүүст төр барьж байгаа хүмүүс хэлдэг, дэмжих юмсыг сонин санаа, сайхан санаа гэдэг л дээ. Тэгээд ер нь төсөл рүү орсон. Нэлээд үнэтэй, нэлээд эрдэмтдтэй нэлээд орсон. Энэ бол ингээ хөнгөцгөө харахгүй бол зураг зурх гэдэг юм шиг мөртлөө энэ бол эдийн засгийн төсөл. Ногоон эдийн засгийн төсөл гэдэг юм руу орж байгаа юм. Тэгэхээр энийг 2 жилийн өмнөөс Хятадууд бол зарлаад байсан. Даунсын чуулга улс дээр манай Монгол Хятад улс бол ногоон орн боллоо шүү. Элбэгдэрж ерөнхийлөгч энийг сайн мэдж байгаа. 2 дахь жилээр нодлонгийн Даунсын чуулга улс дээр бүр ногоон орн болж байгааг бүр эхэлсэн гэдгээ зарласан. Одоо энэ дэлгэцэн дээр уг нь бол гарах ёстой. Тэгэхээр тэр Хятадууд бол Great Green Wall гэдэг бүр томоор будаа тавьсан байна. Дэлхийд зарласан. Энэ юунаас үүссэн бэ? Цагаан арим юунаас үүссэн бэ гэдэгтэй адилхан. Энэ бол Монголоос үүссэн. Монгол шар шорон шуурга гэдэг айхтар шуурга. Тэндээс гардаг тоос бол одоо энэ Хятадын үдэ аж ахуй, тэр тусмаа ялангуяа энэ электрон үйлдвэрлэл, Японы үйлдвэрлэл, Солонгос хүртэл хийсээ очсон. Тэр байтугай Америкийн зүүн хэрэгт очсон. Манай энэ говьос хийсэж байгаа тоос. Тэгээ бид нар энд юу хийж байгаа юм бэ? Юу ч хийхгүй сууж байгаа. Ногоо хэрэг гэж нэг 20 жил худлаа яасан. Тэр явж байгаа юу явж байгаа. Тэр тэгтээ модал тарьдаг гэсэн. Тэр би энэ та бүхний анхаарлыг нэг сонин өөрийнхөө үгнээр татах гэдэг юм л да. Юу гэж би бол мод тарих биш, мод тайр гэдэг үгээр та бүхнийг бас анхаарлыг өөр дээр татах гэсэн. Энэ мод тайрдаг энэ худлаа цөлжилтөд тэмцэнэ гэдэг энэ нэг худлаа юм бол одоо арай л дэндэж байгаа. Энэ одоо олон сая доллар. Эдний сая доллар үүснийг бол та нар мэдж байгаа. Энэ олон сая доллараас 60% нь ургааг. Энийг бол тоо хоёрыг хэлж өгч байгаа. 40% жоох ургаж байгаа. Гэхдээ 40% нь ургах магадлал бас байна. Ингээд дуусч байгаа. Энэ олон сая доллар байх болсон. Одоо ч гэсэн энэ жил дахиад төсөв батлагт төсөв дээр байж л хэлээ ногоо хэрэг мод тарих явж лээсэн. Тэгэл тэндээс нэг хэдэн мод тариал. Энэ солонгосууд маш их идэвхтэй ордог тийм. Тэгээ энэ Монгол солонгос хэлсэн нэдийн хүмүүс ингээд мод тариал. Тэгээ мод тарих гэдэг дээр бол ингэж тарихгүй. Сүлжилттэй ингэж тэмцэхгүй. Сүлжилттэй бизнесийн хөшүүргээр ашиг сонирхлын хөшүүргээр тэмцсэн. Зах зээлийн номоор тэмцсэн. Канадад бол жишээ нь модыг тайр гэдэг хуультай шүү дээ. Модыг тайр гэхдээ ашигла. Гэхдээ та 3 мод тайр. Нэг мод тайр, 3-ыг тайр гэдэг үйл. Тэгэхээр бид нар хууль эрх зүйн орчноо эхлээ сайжруулах хэрэгтэй. Зах зээлийн бүтцтэй нь гой уялдуулах хэрэгтэй. Ингэжээж мод тарин, ингэжээж цөлжилттэй гэсэн ингэж эдийн засгийн хэрэглэлтэнд орно. Одоо Канад модоо дийлхэ байсан. Дэндүү хургаж байгаа. Яагаад вэ? Модоо маш их ашиглаж байгаа, тайлж байгаа. Хэрэглэлтэнд орсон. Мод хэрвээ тарин гэвэл ингэж тарин. Би Швейцаруудтай 2 жилийн өмнөөс хамтарч найзалж бас энэгээр модны талаар дам таржаад бас бүлэмж гэдэг юм хийж байгаа. Модыг тэд надад бас синхруулсан, ойлгуулсан. Танай монголчуудыг харахаар мод тарьдаг гэдэг ерөөсөө модоос үтгэл. Жишээ тэд нар бол нуус дурангаар авсан байсан. Төжийн нарсанд очиод хүмүүс шөнөөр модыг хулгайжсаад Улаанбаатар хотод төсөл авсан, тендер авсан. Улаанбаатар хотод мод тариад шоуж. Тэгээд нэг 10,000 доллар устгадаг. 1,000 долларын зардал гаргаад 9,000 долларын ашигтай ажилтдаг. Тэр мод нь яадгүй өгчдөг. 2 жил болдог. 2 жил болохтой мод яадгүй маш их тарчилдаг. Төжийн нарс Сэлэнг аймагт байж ирсэн хөдөөний мод хөдөөнөө олон мянган жил болсон. Хотод ирээд машины сигналд стресстэй. Айдаг, цочдог. Ургаж чадах. Нутгаа сандаг. Амьтан тэрүүл. Ингээд 2-3 жил тарчилж байгаа төгтөг зүгээр өг. Дээрээс нь модыг тарихад 2-дугаарт юу анхаарах хэрэгтэй? Үндсэнд нь массаж хийдэг. Тэр Швейцарууд миний нүдэн дээр үзүүлж гисэн. 100 хэдэн мянган модыг ийм жижигхэн 2 см-ийн мод үрслүүлээл тэрийг ботаникийн үрээлэнгээс хотын модыг хотын ботаникаас нь аваад хотод нь л тарина. Энд дээр л урган тэр мод.
Тэгээд тэр модны үндсэнд нь массаж хийгээд хөөрхөн жижиг хундганд хийгээд ингээд томруулсаар үндс нь нэлээд том болоод бие нь хөөрхөн жижиг. Ингээд 10 хэдэн сая жил хооронд эргэлтэнд оруулдаг. Уулуурхайн нөхөн сэргээр компаниудад бол зардаг, борлуулдаг хэвээр. Ингээ үндс нь нэгэн том болсон мод бол яах вэ? Жижиг мод хөөрхөн ямар ч услахаагүй өөрөө бараг газрын гүнээс өөрийнхөө шимт хижээл аваад урагч. А манай өөрсдийн мод бол үндс нь жижиг, биенээс жижиг учраас заавал услахаас шаардсан, заавал бордоо шаардсан. Ингээд мод тарих гэдэг ажил бол тэр чигээр дамп юм болж байгаа. Ингээл манай улс төрчид костюм бичигтэй очоод баахан мод тарьдаг, фото зураг авахулдаг, видеогоор орой мэдээгээр гардаг. Нэг ийм л худлаа. Тэгэхээр ингэж мод тарихгүй. Тэгэхээр модыг бол энэ говийн уран аймагт миний хийх гэдэг энэ төсөл мод тарих гэдэг бас төсөл биш. Ерөнхийдөө хөдөө аж ахуйн төсөл. Эдийн засгийн төсөл. Тэгэхээр энд хэн юу тарих гэдэг вэ гэдэг нь гэсэн. Говь 55 сум байна. Говийн 3 аймагт нийлээд би тоолж үзсэн. 55 гаруйч сум. Сум. Жишээ нь Сингапур бол манай нэг сумын нутаг шиг. Сингапур улс тийм жижиг. Ундны уус ч байхгүй орно шүү дээ. Одоо ус байх, уудаг ус байхгүй, хажуудлынх орноос авдаг. Тэгэхэд дашрамд нь хэлэхэд манай говьд бол гүний ус бол асар их гэдэг нь одоо тогтоогдсон дэлхийд дээр. Гүний усаараа. Энийг бол нугаал гэдэг. Харин хангаа руу сэлэнг рүү үржилчинтэй нөгөө жоохон газарт маань болохоор яадаг вэ? Гүний ус багтаа өнгөний устай. Тэгээ одоо хангаа руу хүмүүс газар тариал эхлээд байдаг учраас. Тэр говийн тэр 55 сумд бол жишээ нь 55 Сингапур улс байж байгаа. Говийн 3 аймагт шүү дээ. Монгол улсын миний хэлээд байгаа бүрэн өгч бүр дэлхийн номер 1 орн болох бүрэн үндэслэл байг. Та бүхэн Францын шампион мужийг мэднэ. Шампион муж бол дээр үед галтуулын тогтцолтой тоос хүргэсэн л орн байсан. Өө нутаг байсан. Жижиг юм. Бас л манай сумын нутаг шиг. Одоо шампион муж бол яаж вэ? Шампанс брэндээр дэлхийд тэр чигт нийцсэн. Нэг сумын нутаг шиг газар шүү дээ. Галтуулын тоос хүргэсэн л газар байсан. Одоо тэгэхээр бид нар юу гэж нэхэр зэрэг ногоон бөр төсөл дээр Францын 55 шампион муж бичиж болж шээ. Тэгээ ингэ бодохоор бид нар бол говь гэдэг юм ерөөсөө мартав. Миний говийг яагаас сонгоод байгаа юм бэ гэдэг учиртай. Хойд зүг рүүгээ сэлэнгийн үржилшинтэй газар хангаа хинти дормтын үржилшинтэй жохон газар байгаа. Энэ газар руу маань өнөө улс төрчид маань дайраад орцсон. Газрыг авцсан айл эзэн тариалангаа тариад эхэлсэн. Хэдэн хүний гарт байгаа цөөх үйдв. Тэр өдгөө манай рок одууд хүртэл тийч газар авцсан. Тэгээд газар тариал гэж. Тийшээ одоо хүнд байтугай мал гიშгэх бэлчээр ховцсон шүү дээ. Говь руу сонгож байгаа, говийн 3 аймаг руу сонгож байгаа нэг зорилго маань энэ. Хоёрдугаарт говь өөрөө уулуурхайн нэрвэгдсэн. Тийм учраас говьд яах вэ? Цөлжил, эрс, уртастай явж байна. Тийм учраас говийг сонгож байгаа. Гуравдугаар говийг сонгож байгаа шалтгаан говь өөрөө хятадын зах зээлтэй ойрхон. Дэд бүтцэн хятадтай ойрхон. Тийм учраас говийг сонгож байгаа. Дөрөвдүгээр шалтгаан байна. Говийг сонгосон. Говь бол дэлхийн өргөргөөрөө уур амьсгалынхаа адил хэмжээгээр бол адил шин чанараараа бол Америк, Канадын зарим мужтай, Японы зарим мужтай маш адилхан. Тэгэхээр Японы, Америк, Канадын хөдөө аж ахуйн бэлэн технологиуд байж байгаа. Шууд тэнцээ хэрэгжүүлэх бололцоотой. За гэхдээ говьд бид нар бол ямар төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэхээр бид өндөр ашигтай, өндөр одоо ургац хураадаг, олон дахин ургац хураадаг тийм төслүүд хэрэгжүүлэх бай. Говьд органик төслүүд хэрэгжүүл. Говийн ногоон мөр төслүүд органик хөгжлийн төсөл. Эко үйлдвэрлэл, органик үйлдвэрлэлийн төсөл байх хэрэгтэй. Жишээ нь би нэг сонин жишээ хэлье. Япон явсан хүн ярьж ирсэн. Японд хүүхдийн төрсөн өдөрт нэг нь биендээ бэлгэлэх гэдэг $4,000 үнэтэй 4 хүн ширхэг апельсин, оранж худалдаж авч яах гэж. Модон хайрцагтай, аюугай сабаглаа бодолтой. 4 хүн оранж $4,000. Тэр хаанаас авдаг ямар учиртай вэ? Тэр органик оранж. Фүүжи уулын дооруудыг эмээ өвөөр тарьдаг. Тийм эмээ өвөнөр зөндөө. Тэд нар бол маш их баян.
Тэд нэр одоо энэ манай сэлэнг шиг ингэж өндөр ургац маш их ашигтай ургац төлөө амьдрдаг. Гэхдээ тэднээс илүү ашигтай ажиллах мөнгө. Тэр органик хүнсний бүтээгдэхүүн гэж ийм болсон. Өчигдөр би хүмүүстэй галерей нээлт дээр явж ирсэн. Тэнд хүмүүс Япон яваад ирсэн хүмүүс би энд ногоон шоколадаар би нэгэд айлж байна. Япон яваад ирсэн. Органик шоколад, ном ногоон шоколад. Ямар гоё амттай. Тэр ийм сонин дэлхийд даяараа ийм болчихсон. Одоо урд хөрш хятад маань баяжцсан. Ард түмнийх нь амжиргаа улам сайжраад. Стек гэдэг болчихсон Япон хятад. 10 жилийн өмнө ч кофе уудаг хятад байхгүйсэн. Одоо энэ тэдгүй кофе шүү. 10 жилийн өмнө ч бүхрийн мах болдгоос одоо стек гэдэг болсон. Тэгэхээр говь маань өөрөө энэ урдаа ийм бэлэн том зах зээлтэй ийм сайхан нутаг байна. Тэгэхээр энийг бид нар бүгдээр ашиглах. Энэ дээр ногоон морь төстэй хэрэгжүүлье л гэж. Ингээд ногоон морь төслийн ажиллагаанд одоо та бүхнийг орохыг уриалж байгаа. Энд сугсан залуучууд бүгдээрээ эх орноо хөгжүүлээ. Эх орондоо ямар нэг юм хийхээс бүтээхээс гэсэн хүмүүс ойлгож байгаа. Тэгэхээр би энэ төсөлтөд уриалж байгаа юм. Илтгэхийн дараа надтай холбоо барих хүмүүс байвал миний нэрийн утсаа бий байсан. Тэгээд нэрийн утсаа солилцсон. Одоо тэгтээ тэр зорилготой уулзалт биш ба. Гэхдээ одоо энэ уулзааг ашиглах хэрэгтэй бүгдээ. Ингээд бид нар ер нь бол дэлхийд хамгийн том тооцогдох ногоон морийг говьдоо зурх бололцоо байна. Үүнд бол та бүхнийг уриалж байна. Удахгүй 50 жилийн дараа, 60 жилийн дараа Нью-Йоркт сууж байгаа 10 жилийн хүүхдүүд сурах хүчийнхээ газар зүйн хичээлийн ном дээрээс Монголын газрын зураг дээрээс ногоон асар том ногоон морийг хараад вау гэж орилохыг би бол мэдчихэв. Ингээд энэ цугласан залуучууд та бүхнийг ногоон морь төслийг хамт зурагч уриалж байна.